За би асуулт асуухгүй. Өөрөө ажлын хэсэгт ажилласан байгаа. За яг энэ ирүүдийн шүүхтэй холбоотой асуудлаар бид нар бас улсын хурал дээр сонсол хийсэ. Маш олон хүмүүс бас хохирогч болсон. За зарим нь шүүхээр эцэлэгдсэн байхад зарим нь бол одоо бас хэрэг шийдвэрлэл ажиллагаа явж байгаа гэдэг зөвлөд мэдээллүүд авагдсан. Тэгэхээр бидэд бас кейс болгоныг тухайлан ярилцах гэхээс илүүтэй энд цаашдаа хэргийн бод байдлыг тогтоохын үйл ажиллагаанд хүний эрх зөрчигддөггүй байх. За дээрэс нь хин нэгнийг одоо хилмигдүүлж эсвэл хин нэгнийг одоо хилсээр гэдэг юм уу эсвэл хин нэгэнд ял завшуулах энэ байдлыг одоо хэрэг шийдвэр ажиллагааны явцад гарахгүй байх чиглэлдээ л одоо суур асуудлуудыг анхаарай л гэж байгаа. Тэгэхээр би бас яг зүгээр байнгын орооны түвшинд бас хэлсэн энэ хуульч бэлтгэх, хууль сахиулж бэлтгэх тогтолцоог ер нь Монгол улсад нэг ярихгүй бол за үүндээ хэлэхэд одоо бас хит их нийтийн эрх зүйгээр сурж хүмүүжсэн гэдэг юм уу ийм хуульчд бол гарч байна. Хувийн эрх зүйн чиглэлийн хууль эрх зүй буюу эдийн засаг, бизнесийн ойлголт багтаа хүмүүс гарахаар ялангуяа энэ чиглэлийн хэрэг шийдвэрлэл явуулж байхдаа хүний эрхийг зөрчиж байгаа байхгүй ойлгодгоо. Тэгээ ерөн зүгээр ирээдүйн шүүх гэдгийг манайхан бас ойлгох хэрэгтэй. Заавал физикли буюу бие махбодд нь хохирол учруулах гэхээсээ сэтгэл санаа. За эргээд энэ одоо бусад байдлаар залхаан зээрлүүлэх энэ үйл ажиллагаанууд хамаарж байгаа маа. Зарим одоо хэрэг шийдвэрлэл ажиллагааны явцад бараг мөрдөгч прокурорч гэдэг юм уу өөрсдөө ирээдүйн шүүх ажиллагааг хийж байгаа эсгээч мэдэхгүйгээр бас энэ бусад одоо байдлаар ирээдүйн шүүх ажиллагаануудыг бас гаргачаад байгаа талууд бол байгаа. Тэгэхээр энийг одоо бид цаашдаа анхаарья гэдэг зүйлүүд байгаа. Тэгээд энэ тогтоолын хэрэгжилтийг одоо бас засгийн газар тэр дундаа хууль зүйн дотоод хэргийн яам. За манай хууль зүйн дотоод хэргийн яам координац хийгээд энэ шүүх эрх мэдлийн байгууллага болон прокурорын байгууллага энэ мөрдөг чиглэлийн албатуудтайгаа бас ярилцаж энэ намрын чуулган гэхдээ энэ одоо асуудлуудаа яаралтай оруулж ирээсэй гэж хүсэж байна. За ерөн зүгээр цаашдаа бас энэ тогтолцооны асуудлуудыг бид эргэж харах ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ мөрдөх албыг одоо байгуулах юм уугүй юу? Ерөн энэ мөрдөх чиглэлийн үйл ажиллагаануудын 3 газар ингээд явж байгаа нь хэр оновчтой юм бэ гэдэг асуудал байна. За энэ цаашдаа гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг сайжруулах ажил байгаа шүү. Тэгээд одоо хамгийн суур асуудал бол энэ хууль сахиулагчдыг бэлтгэх энэ тогтолцооны асуудал дээр өөрчлөлт хийхгүй бол энэ дээр бас одоо өөр одоо бусад байдлаар одоо чанарын үр дүнгууд гарахгүй байна. Бас хандлага сэтгэлгээний асуудлууд өөрчлөгдөхгүй байна гэдэг зүйлийг бас эцэст нь ингээ хэлмээр байна. Тэгээд Эрдэнэт дарга бас мэдээж итвэтэй ажилласан. Иргэд маань бол биднийг бас кейсүүдийг баг шийдчих юм яриад исэн боловч улсын хурлаас бас одоо яг хэрэг шийдвэрлэл ажиллагаанд шууд оролцох боломжгүй байгаа гэдэг зүйлийг бас эцэст нь хэлмээр байна. Тэгээд хохирлыг одоо барагдуулах энэ үйл ажиллагаан дээр бол хүн засгийн газрын тусгай сангийн хуулийг миний бие санаачлаа явж байгаа. Тэгвэл аль болохоор одоо төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хэрэг шийдвэрлэл ажиллагааны явцад хууль зөрчиж байгаа албаагчдын гаргасан энэ үйлдэлийг одоо зөвтгөж хохирлыг барагдуулах гэхээс илүүтэй буруутай албан тушаалтанд л одоо эцсийн хариуцлага энэ одоо эдийн засгийн ч гэсэн асуудалд агуулга талаас хариуцлага хүлээдэг байх. Энэ механизм одоо манай Монгол улсад бас чухал байгаа гэдэг зүйлийг эцэст нь одоо ингээ хэлье. Тэгээд хуулийг хэрэгжүүлэх ажил дээр засгийн газар онцгой анхаараар гэж хүсэж байна. Өнөөдөр бол ингээд энэ хуулийг тогтоолыг хилцэж яхад засгийн газар болон холбогдох байгууллагуудаас ерөөсөө төлөөлөл алга байна. Уг нь энийг одоо ингээд сонсоод оролцоо сууж явах хэрэгтэй. За хууль зүйн дотоод хэргийн сайдыг танхимд урьж байна яг өөрийнх нь одоо эрхэлсэн асуудалтай холбоотой асуудал хэлэлцэж байна. Сайн зэрэг гишүүн хэлж байгаа санал шаардлага зөв шүү. Хууль зүйн дотоод хэргийн сайдыг урьж байна. За хишиг дэмбэрлийн